Hi vlog. За гарчнаас уус ойлгомжтой бах те. За фитнест анх явж байгаа хүмүүс одоо юуг анхаарах вэ? Юуг чухалчилж үзэх вэ? Тэгэхээр одоо ерөнхийдөө яг хөө миний хувьд болохоор анх 2010 онд эхэлж илаа. За тухайн үед яг гоё ингээд заагаад зөвлөөд ингээд менторлоод явах хүн байхгүйсэн. За тухайн үед бол YouTube одоогийн шиг юм хүчтэй хөгжөөгүй, Facebook дөнгөж одоо гарч эхлээд ингээд шилжиж байсан үе байхгүй. Тэгэхээр миний хувьд болохоор хаанаас ингэж ерөөхдөө ингэж сурсан бэ гэхээр 2010 онд дам ярианаас аяг сурч ирсэн, сонсч ирсэн. За тэгэл ингээд дуучин болд ингээд фитнес явдаг гэдэг нэг хайрын хүч гэл нэг дуу байдаг шүү дээ. Нэр 3 тагт харуулаад тэгэл тэр хүм болоо вау гэл бидний арай дээдлийн үеэр болохоор бандаа бүрслэж гэдэг юм яргаа битээ хүмүүс ингээд байдаг байсан. За миний хувьд 10 онд эхэлж байхдаа хаанаас source авдаг байсан гэхэд би өөрөө PC их тоглодог хүүхэд байсан. Тэгээ манай найзууд чинь ангийнхан шиг тоглодог байсан. Тэгээд юу миний анхаарлыг татдаг байсан гэхээр яг менторлдог гэхээр Солонгосын нэг тамирчин байд юм аа. Тухайд 2009 онд нэг Монголд тэмцээн болоод тэрийг би зургатаар үзэж таарсан. Тэгээ Монгол бас тэмцээн дэлхийн аварга одоо шиг хоёр холбоо бас салаагүй тийм үе байсан байхгүй. Тэгэхэд нэг Солонгосын 2009 оны мистер гэдэг Кван Ханку гэдэг нэг за нэрийн сайн санахгүй байна. Тэгээ санахаараа ингээд оруулчих. Тэр хүний бичлэгүүдийг ерөөхдөө аягүй хүздэг байсан. Тэгээд YouTube дөнгөж хөгжөөл байжсан. Тэгээд гэртээ бол гэрээрээ бол ингээд тасал хийдэг байсан. За бас түрнэгддэг байсан те. Ингээл янз зэрэг хөдөлдөг байсан. Одоо миний ингээд байнга бодож явдаг одоо менторлдог үг болохоор сонсч ирсэн, дам яриа сонсч ирсэн зүйл болохоор хүн идэвхтэй 30 минут ингээд хөдөлгөөн хийхээр ингээд юу яадаг те хоол, нойр хоол шингэж сайжирдаг гэдэг. Тэрийг сонсцсон байсан байхгүй. Тэгээ ерөөхдөө бол ингээд хүүхдээ хасаа их хөдөлгөөнтэй хүүхд байсан. Тэгээд янз янз спортоор хичээлжсэн. Тэгээд хамгийн сүүлд фитнес бол ингээд бүх спортын хаа юм а гэдэг Joe Weider гэдэг одоо манай бодибилдинг үндэслэж байгаа одоо бид фитнесийн үндэслэгч хэлсэн байдаг байхгүй. Тэр хүний одоо хүнээс одоо санаа иш татаж. Тэгээд энэ ерөөсөө бодибилдинг фитнес хичээлэх нь зөв юм байна гэж ойлгосон. За анхлаа явж байгаа хүмүүс юуг анхаарах вэ гэхээр эхлээд учиргүйгээ хоолны дэглэм барих гэдэг шаардлага байхгүй. За ерөөхдөө одоо жим хасарч байгаа хүн бол яг хүрэл сахараа жоох ингээд багасгаад ингээд чаталж ингэж явал зүгээр жоохон дунд чатанд явцсан те нэг 3 сараас дээш явцсан 6 сараас дээш жил гараа явцсан. Тэр хүмүүс болохоор ерөөхдөө бол одоо дайтуудыг бол ерөөхдөө нэг ганц барай үтцсэн байдаг. Тэгээд хашраад байдаг байхгүй. Тэрний оронд гоё хоолоо амтлаад гоё амтлагчаар амтлаад тэр орц найрлагаасаа хараад тэгэл хоолн дээр л анхаарна гэсэн хамгийн эхлээд явахаас өмнө те болж өгөл тэгээ тренер аваад тэгээд нөгөө хүнээрээ хоолндоо гаргуулад тасал хөдөлгөөний гаргуулчих зүгээр тэгээд зөв тренер сонгож юм бол цаг хугацаа хэмнэ гэсэн байхгүй. За тийм байна. Тэгээд өөрөөрөө явах чад одоо хүн дагаж ингэж бас бити яваараа те яг өөр тохирсон жингээрээ өргөөрэй гэж санал болгож байна. Анхлаа явж байгаа хүмүүс. За тэгэл фитнесийн соёл байгаа дотор нь те соёл дотор болохоор дисгээ хураахтай бие биенээ төхөөрөмжөө хүлээх ч үт юм уу. Одоо ариун цэврээ маш сайн сахих хэрэгтэй. За тэгээд гой соёлтой зөв болсон байх хэрэгтэй. Фитнесийн үйлчлүүлэгч заавал одоо үйлчлүүлж байгаа хүмүүс маань ингэж сүмд очиж байгаа юм шиг өөрийгөө одоо хүлээж авах хэрэгтэй. За тэгээд өөрөө юу гэж бодох хэвээр. За би ингээд физик эмчилгээнд явж байна. Би эргүүлж байна гэж бодох хэрэгтэй. Тэгэж явал урт удаа явна. Тэгэхгүй тэгээд одоо нэг шахаллагаар одоо хин нэг яваач чи өстой гоё мөртэй мэ чи ингээч тэгээд нэг хин нэг сумалгаагаар бол яваад хэрэггүй. Би анх хэлж байхдаа ингээл 5 сургуулаа эхэлжсэн. Одоо ингээл 15 жилийн өмнө аюу болоо идэг байсан. Одоо би ганцаараа үлдсэн байгаа. Миний майнд болохоор ингээд би физик эмчилгээнд явж байна. Хүн идэвхтэй 30 минут хөдөлгөөн хийх ёстой гэсэн үндсэн дээрээс би бол явдаг. Тэгээд анхлаа явж байгаа хүмүүс одоо миний энэ логод ингээд баг орж байгаа. Тэн дээр ерөнхийдөө бол ингээд амар гоё яг зөв ашиглах юм бол гоё мэдээлэлд байгаа. Гэхдээ дэлгэрэнгүй бол тэр
одоо миний Facebook-ийн онлайн групп дээр надтай холбогдоод явах юм бол бас байгаа. Гэтэ яг өөр багш нарч байгаа л да, зөндөө олон над шиг юм мундаг багш нар. Зөндөө байгаа, Монголд байгаа. Тэгэхээр та өөрөө харж байгаа сонгороо багш нараа зөв нэгдүгээр багш нараа зөв сонгочих. Тэгээ заал чинь гэртэйгээ ойрхон байх юм бол илүү урт удаа явна те. Эсвэл ажилтайгаа ойрхон байх юм бол илүү урт удаа явна. Тэгээд хүн шантарч болохгүй. Тэгээд 1-2 сар яваад орхиж болохгүй. Багадаа 3 сар, за 6 сар тэгжиж одоо ер нь бол ингэтэй нэг үгэлхэд эмэгтэй хүн бол 6 сарын дотор ингээд өөрчлөгдөж гарч эхэлдэг. Тэгээ хүн хүнээс шалтгаална л да, ямар ажил хийж байгаа, ямар хөдөлгөөн хийж байгаа шалтгаална. Тэгээ хүн өөрөө яаж бие амрааж байгаа, яаж нойроо авч, яаж хоолоо зохицуулж байгаа гэдгээс хамаарна. Эрэгтэй хүн бол 3 сарын дотор бас яг тэр ингээд системээр зүг явах юм бол энийг хамаарч байгаа байхгүй. Тэгээд өөр тохирсон жингийг өргөж байгаарэ. Анхлаа явж байгаа хүмүүс те. За дуун чатанд явж байгаа хүмүүс л ойлгомжтой те. Уурга амин дэмэ зөв сонгоорой те. Хоолндоо зөв зохицуулаарай. Тэгээд өөр ч одоо анх би чи явж байхдаа тэгэл хүн дагаал хийдэг байсан. Тэгэл сүлдээ өөрөө дурлж эхэлсэн. Тэгээд донтож эхэлсэн те. Ер нь бол фитнес спорт одоо бодибилдинг спорт ч донтолтоор бол ихний харавт бол ордог. Тэгэхээр хүн болгон донтолтой байдаг те. Тэгээд тэр донтолтоо зөв ингэж хөрвүүлж ингэж ашиглавал та амжилт хүрнэ. За тэгээд энэс цуглуулсан мэдээллүүдээ одоо өөртөө туршдаг ч юм уу. За хин нэгний системийг бүр амар хуулахгүйгээр яг өөр тохирсон систем гаргаал. Тэгээд болохгүй бол багш шууд авсан дээр дээ. Ер нь бол багш авсан нэгээр шулуухан. Тэгээд би бол ихний 1-2-3 жилээр алдаж байгаа сүлдээ ингэж яг менталд үнэтэй болгонготой яг тэрийгэ дагаж хийгээд тэгээд тэрнээсээ илүү улам сайжраад явсан байдаг шүү. Тэгээд цаг хугацаа бол үнэтэй. Цаг хугацаа битгий үрээрээ анх 1 сар ментор багш аваад тэгээд цаашдаа өөрөө хөглөдөө явчихна гэсэн үг ээ. За тэгээд яг сүүлдээ цор ганцаараа үлддэг шүү. Хоёул явжсан, гурвал явжсан бол ингээл алга болол ингээл амьдралын шаардлага алга бол ганцаараа та үлддэг шүү. Тэгж хандрахгүйгээр та гээд ганцаараа жолтгоо, ганцтай чинь ганцаардахгүй гэл урагшаа зүтгээд байгаараа фитнесийн хаалгыг татаж орох тоолонд танд бэлэг өөрийгөө та шагнажин гэсэн үг байхгүй. Булчин чин баярлна, би чин ирүүл байна. За нойрондоо сайжирна, хоолндоо сайжирна. За тэгээд би одоо бие хүчний ажилд бол улам бие хүч чангарч өгнө. Оюун хөдөлмөр хийдэг бол тархиталгооч зөв ажиллана гэх мэт. Фитнес бол амар бол ашиг тустай. Би болохоор фитнесийг бүх спортын суурь гэж боддог. Бүх спортын хаан гэж боддог. Уусаа Joy Vader гэдэг одоо бодилог фитнесийг үндэслэн хүн хүртэл ингээ хилцсэн байдаг. Тэгэхээр одоо удахгүй тэгээд гой влогууд одоо бодоод байна. Тэгээд гой юунд оруулна. За дасгалууд оруулна гэж бодож байна. Гэтэ яг өрөвт байгаа шиг ингэж бүр зааж өгөхгүй. YouTube үзэхэр угаасаа л бүгд тэгдэг те. Өнгөцгөл харуулдаг. Яг тэр хөшгөний ард юу болоод байгааг харуулдаггүй, ярьдаггүй. Тэрийгээ мөнгө төлбөрөөр төлж ингэж үздэг. За миний сувг бол одоо та бичнэ гэдэг одоо 100 идэ subscribe та болчих. Тэгэхээр одоо 10 дөрөв дотор хурдан ирчтэй явж байгаа гэдэг чинь би хүн таалагдж байна гэж үзэж байгаа шүү өөрийгөө те. Тэгээд тийм сэтлэр явдаг. Тэгээд ичнээг хичээлээд алдаг оног 15 жил болоод 18, 19, 20 онд би тэмцээнд орж ирсэн. За бодибилдингийн ангилд орж ирсэн. Тэгээд бэртэл аваад короноч гарсан те. Фитнесүүд хаагдсан. За 20, 21, 22 онд хальт хийж чад болсон. 23 онд хальт хийсэн. Гэртлүүд ингээ сэтрээдсэн. Энэ 23, 24 онд сэтрээдсэн. 24 онд өөрөө зориглоод халин боловсон бие оторлох гэж бодоод тэгээ тэмцээнд орё гэж бодоод тухайд ингээд аим таргалцсан байгаа. Энэ зураг гарan заяа. Энэ зургийг хараад ийм байсан. Тэгээд одоо ийм болсон. Одоо би энд сууж байна гэдэг шиг тэгээд за тэгээд ер нь бол влогуудаа богинохоо оруулъя гэж бодож та хэдийн уршаахгүйгээр та гүйлэн зам дээр явж байгаа ч юм уу бэлтгэлдээ орохоосоо ч юм уу миний влогийг үзээд за өнөөдөр ийм их юм байна гэд үзээд яваад тэгээд
сураараа группт орохыг хүсвэл над руу чат бичээрэй. Энэ хаяг руу бичээрэй. Баярлалаа.